намайг гэж мэдж байгаа да. Тэгээд яагаад энэ гэр бүлийн динамик хөтөлбөрт оролцох болсон бэ гэвэл мэдээж гэр бүл асуудал байсан. Тэгээд асуудал маань нэлээд жоохон хүндрэх тийшээ хандсан. Тэгээд хоёлаа одоо энэс яаж гарах вэ? Тэгээд гарцаа хоёлаа яах вэ гэдэг дээр ингээд яг үүндээ ингээд хоорондоо ярилцахаар ингээд ярилцаж ойлголцож чадахгүй байсан л та. Тэгээд хооронд ингээд нэлээд одоо анцаа үүссэн ч гэдэг юм уу ингээд хан боссон. Тэгээд тэрийгээ давж яаж ойлголцох вэ гэдэг дээр нэлээд асуудал үүссэн. Би Моника багшиг бол мэддэг болоод одоо жил гарсан болж байгаа. Энэ гэр бүлийн динамик болох гэж байгаа гэд сансан готлаа оролцохын саналгээ яваад байсан. Тэгээ нөхөртэй хэлхээс нэлээд зөрчиг байсан л да. Тэгээ яаж хийх вэ? Тэгээ нэг ойлголцож чадахгүй байсан учраас одоо бас ингээд ийм болцсон хэрэг чи тэгээд одоо баг мөнгөөрөө дартлаач гэдэг юм уу те. За тэр мөнгөн сонирн байл биш байлаа гэхэд хоёлаа наач ороод юу ярих юм наач ингэн тэгэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл төр ингээм амар айцтай байсан. Тэгээ хэлж чадахгүй байж байгаа. Амжаад бүртгэлийн хийдэ шөнийн энд 1 цаг болж байгаа шүү дээ. Тэгээд шөнийн 2 цаг хүртэл сууж агаад нөгөө бүх асуудлууд нь бөглөж агаад тэгээд бүртгэлээ хийгдээд тэгээ азар орсон. Тэгээд яаж орсон бэ гэхээр яг тэр өмнөх оройн нөхрийг 10 цагт ажилласаа орж ирэнгүүт нь чивч зүйлгээд нөгөө лайв рекорд хийсэн лайвыг сонсгоод тэгээд манай нөхөр сонсчихсан нэрээч гэдэг нэг хандлага нь арай өөр болж байгаа нь ажиглагдсан байхгүй юу. Тэгэн ботлон тэрэн дээр нь дөрөөлөөд нэрээ энэ яг битээр хэрэгтэй байгаа. Яг битээрийн асуудлуудыг яриад байна. Битээр бүр хамгийн хэрэгтэй зүйлс энэ байна. Тэгээ битээр тусаагаар шиг хэрэгтэй зүйлийг одоо ийм хүн яриад байна тий. Би нүунийг бас тодорхой хэмжээнд биднэ гэх. Тэгээ би өөрөө ингээд нөхөртөө тайлбарлаж ярьж өгөөд тэгээд орсон. Анхны нэг онлайн уулзалтаараа уулзцаараа тэгээ оролцсон байгаа. За тэгээд маш гоё зүйл нь гэвэл юу гэхээр хамгийн анхны онлайн уулзалтаас эхлээд үр дүн мэдрэгдчихсэн битээр. Тэгэхээр маш олон хосууд байсан тий. Манай одоо ангийнхан маань гэсэн үг шүү дээ тий. Ангийнхан маань яг тодорхой асуудлуудыг ярьсан, тодорхой цэгийг хүндсэн. Тэгээ битээр нөгөө одоо байгаа учраас битээрийн цаг нь тэдний цагаас арай одоо юу ч гэм монголчин болж байгаад энд өдөр болж ирсэн учраас битээр бусдаа нөгөө жоохон боломж олгоод бусдыгаа эхлээд холбогддог гэдэг. Тэгээ битээр хүлээж байгаа нэлээд сүүлээр холбогдсон учраас нэлээд олон асуудлуудын асуудлуудыг сонсцсон. Тэгээ асуудлаа яаж гаргаж байгаа тэгээ дасгалжуулагч багшийн маань өгж байгаа зааврууд ямар хуу байна гэдэг дээр битээр ингээд бас тэр өдөржингөө өглөө 6 цагаас эхлээд орой 5 цагийн үед битээр холбогдсон байхгүй. Тэгээ 11-12 цагийн дараа ингээд явах чинь бас чих онгойж байгаа юм л да. Битээр ч ингээд сэтгэх харах үнцэг тий тэр бүлийн амьдрал гэж ямар байдаг вэ? Тэгээ энэ болгоо ингээд битээрт нөлөөсөн. Тэгээд хамгийн сүүлд нь ингээд битээр тэр олон хүмүүсийн асуудлыг сонсчоод дараа нь ингээд өөрсдийн асуудал яасан. Хүн болгон дээр байгаа асуудал битээр дээр ер нь л байсан. Бараг 70-80% таарлцсан. Тэгээд битээр тэр бүгдийг сонсчоод тэгээд дараа нь битээр ингээд холбогдоход бас мэдээж өөр битээрс нэг асуудлууд байсан. Тэгээд маш их ойлсон ихний онлайн уулзалтаар маш их ойлсон да. Тэгээд нөгөө нэг шархунджсэн тэр нөгөө нэг хамгийн хүнд цэгүүдэд хатгаад тий хамгийн хүнд цэгүүдээр дараа тэрэн дээр маань илаар шуулахад маш их тусалсан манай тасгалжуулагч. Тэгээд ер нь бол ингээд нэг нэгнийгээ таньдаггүй, мэддэггүй тэгээ зүгээр л энэ хүн гэдэг одоо манай гэдэг тэгээ би зүгээр л нөхрийгөө гэдэг нэрээр л мэддгээс биш би яг ямар хүнтэй амьдраад байгаа энэ хүний дотоод хүн ямар юм те энэ хүн юу хүсч мөрөөдөд байгаа энэ хүндний үнэт чанар үнэт зүйл нь юу юм те тэр болгоныг мэдхгүйгээр л зүгээр ингээд амьдраад бараг 5 жил болцсон байсан. Тэгээд бид анхны уулзалтаар ингээд анхны онлайн уулзалтаар амар их уйлсан. Тэгээ одоо энэ уйлсан гэдэг үгийг би инээж ярих зоригтой болсон байна. Тэгээд яагаад инээж ийнэ гэхээр битээр тэр өдөр тэгэж уйлаад тэрнээс хойш ер нь баг уйлаагүй гэж хэлэхэд болно. Дахиж нэг харин тэрнээс хойш уйлсан бол дандаа баярын нөлөөс гарсан гэж хэлэхэд ер нь бол буруудахгүй. Тэгээ яагаад гэвэл битээр юм дээр шахлаад яагаад гэдэг байсан гэдгийг ойлголцсон. Битээр бүх нүцгэн үннээ дэлгэж ярьсан. Өмнө нь ярилцаж чаддгүй, ойлголцож чаддгүй, жоохон ингээл юм ярихаар хэрүүл болчих гээд байдаг ч юм уу те. Асуудал үүсчих гээд байдаг байсан бол тэр өдөр ингээд яг дасгалжуулагчийнхаа хажууд те дасгалжуулагчтайгаа тэгээ маш олон одоо хосуудтайгаа цуг ингээд яриад бүгдээрээ асуудлыг шийдээд маш гоё үр дүнтэйгээр дуусгасан тэр өдрийг. Тэгээд дараагийн онлайн уулзалтан дээр болохоор битээ
маш их азтай халтаагаар инээгээд холбогдчихсэн. Бүр амар гоё. Тэгээд тэр онлайн уулзалтын хоорондох 7-14 хоног дотор одоо маш аз жаргалтай үйл явдлууд өрнөсөлтөө бид хоёр нэг нэгнээсээ юм нуухай байсан тий. Их нуудаг байсан юм шиг байгаа. Тэгээд тэрийг нуудаг гэдгээрээс анзаардаггүй зүгээр л цаа ингээд хэлэхгүй өнгөрөөч хэлвэл баг асуудал үүсчиж гэдэг юм уу тий. Тэгээд ингээд дарж дараа баг багаар нь дарж явсараад ингээд амар бул харж чулуу шиг болчихсон. Тийм байсан. Тэгээд тэрийг ингээ баг багаар тайлж хэлсэн битээ зүгээр л англиаг ингээд тайлж хэлсэн те за энийг би чамд хэлчихье те өө ханаа одоо ингээд найз одоо ер нь жишээлбэл нэг найз нөхдийн холбоо те хамаатан садны холбоо гэдэг зүйлээс ч гэр бүл бас их асуудал үүсдэг юм байна л да. Тэгээд одоо энэ хосуудынхаа яриаг одоо бит хоёрын хувьд болохоор найз нөхдөс болж их асуудал үүсдэг байсан. Нөхрийнхөө найзуудаас болж би айгүй их нөхртөөгөө муудалцдаг байсан. Тэгсэн чинь тэрнээс болоод манай нөхөр надад найзуудынхаа талаар юу ч яхаа болцсон байсан юм байлээ. Тэгээд найзуудынхаа талаар юм бүр мэдэхгүй байх тусам нөгөө мэддэхгүй байх тусам улам нөгөө хүний чинь өдөөд гэж энэ яа надад хэлэхгүй байгаа юм бол гэж эсвэл нөгөө нэг бүр сөрөг тийш яваад шүү дээ. Дараа нь манай нөхөр шууд найзтайгаа болсон үйл явдал гэдэг найзтайгаа ярьсан яриа найзтайгаа яасан юмудаа ер нь баг багаар нуухай байсан. Шууд биш юм а гэдэг баг багаар над руу тэгж яриа тиймэрхүү юм ярьж илээ ингэж илээ гэх мэтэр те. Ингээд нууц гэдэг зүйл ингээд баг багаар задраад бит хоёрын хооронд үүссэн нөгөө хан нурж эхэлсэн. Тэгээд нөгөө дасгалжуулагч агш маань хэлсэн нэг амар гоё байдаг байхгүй юу. Тэр надад хэлсэн юм л да. Тэгээ чи нөхрөө эрсдэлн хүлээ бэкап хийгээ жоохон байж тий өөрийнхөө одоо нөгөө байх одоо хатан хааныхаа суудал дээр суугаад тэгээд юу яаж нөхрөө ингээд бэлэн болтол хүлээ энэ хүн одоо амьдралыг аваа явж чадах чадвартай ч гэдэг юм уу тий энэ хүний одоо оюун ухаан бэлэн болтол чи хүлээх хэрэгтэй. Тэгээд яг хувийн дасгалжуулалтын дээрээс надад ийжсэн баггүй. Тэгээд би тэрнээс шалтгаан ингээд жоохон за ер нь тий гэдэг одоо нэг өөртөө би жоохон юу хийсэн л дээ. Өөртөө жоохон ажилласан. Тэгээд жоохон за ер нь юм би нөгөө ээчиг байгаадсан юм байл л тэгэл хамаг юм хийжгүүгээл чи ингээд тэгэхээр одоо ингээрэл гэдэг юм уу тий. Гэхдээ тэрийг бас одоо шууд бүгдийн зассан гэж хэлж чадахгүй мэдээж одоо ингээд багсгаж засаж одоо юу гэж тэрийг одоо хасч явж байгаа. За тэгээд мэдээж шийдвэр гаргах эрх мэдлийг хаандаа өгсөн. За яг хаа маань өөрөө шийдвэрийг гаргадаг болсон цагаас эхлээд бид хоёрын харилцаа бүр шаардлага болсон. Тэгэхээр яг гэр бүлийн харилцаанд хүн болгон буруутай хинч одоо юу гэдэг заавал тэрний зөв тэг бүх талаараа тэрний зөв эсвэл бүх талаараа тэрний буруу гэсэн зүйл өрөөсөө байхгүй. Гэр бүл болгонд асуудал байдаг. Гэхдээ энэ асуудлыг харилцан ойлголцож тий тэгжээч л одоо давж гарна гэдэг зүйлийг бол нэлээд ойлгоо. Тэгээд эмэгтэй хүн бол хатны сүйдэл дээрээ суух нь бол хамгийн зөв байр суурь юм аа гэдгийг ойлгосон энэ дасгалжуулалтаас тэгээд хааны суудлыг хаандаа өгчихсөн. Одоо тэгээд тэр тэтэн мэдэн булаацалдахгүй хамаарсан. Тийм байгаа. Тэгээд бид хоёр бол одоо маш гоё үр дүнийг дүнд одоо ингээ хүрчихсэн. Зүгээр л одоо энэ чинь 1 сар 20 хоногийн хугацаанд л яг одоо онлайнаар холбогдож тий 2 удаагийн дасгалжуулалт авч 4 удаагийн онлайн уулзалт хийсэн. Тэгээд үүний дараа бол бид хоёр маш их үр шимттэй, маш их одоо үр бүтээлтэйгээр дуусгасан байгаа энэ юугаа дасгалжуулалтаа хөтөлбөрөөр дуусгасан байгаа.